Check 1 2 Чек. Ингээ жоохон ойр туул үзье. Тэгэхээр яа. Нөгөө яа нөө мэдгүй зүгээр. MCS Coca-Cola битэрт хамтран ажиллахыг хүсвэл Юм предмэрлэл сурсан. хамт олноогоо маш их санаж байна. Оо тийш үү. Угаасаа яг хүний ясанд нь тулахаар л мэдэрдэг гэдэг яг Би амар удаан хамт олондоо хорогдож явсан байхгүй. Яа. Hello энэ гэж. Hello. Бид хоёр амар олон удаа ярьсан зүйлийг хэрэгжүүлэх гэж байна. Одоо энэ чинь микрофонтой болоод бараг жил боллоо. Тийм. Уг нь дайггүй уцтай болоод бараг бас 2-3 жил боллоо. Тэгчээд ерөөсөө эхлүүлээгүй байж байгаад яг одоо л нэг подкасттэй болъё доо. Юугаа хаагаад ч маарай амар. За тийм. За. Болъё доо гэж бодоод тэгээд ингэ болж байна. Хай. За. Хай. Тэгээд юу? Бид хоёр нэг юу гоё. Бид хоёр дандаа ингэж гоё юм уудаг юм хийшээ заяа. Барьчих. За, ишээ дуурах. Одоо та нар одоо яг гоё кол аваарай заяа. Кол уумар санагдталж явах болно. За. Камер руу ойртож харгалах гэсэн юм уу? За тэгээд хоолой молоноос маань кринжлээд байвал намайг уучлаарай. Одоо ингэж хаад. За MCS Coca-Cola битэрт хамтран ажиллахыг хүсвэл Гэхдээ нэрнээс энэ доормоор одоо нөгөө Instagram энэ маань бичиж штэ одоо бичигдэн штэ одоо тийм миний Instagram 439 440 болохын төлөө. Миний 369 байгаа миний 370 болохын төлөө. Тийм. За тэгээд өнөөдөр ер нь аль бит хоёр 7 хоног болгоно чадвал ажиллахгүй л тэгээд яг 14 хоногт нэг удаа ч юм уу иймэрхүү подкаст хийн. Тэгээд дандаа үргэлжийн мөнхөд бит хоёрыг энд одоо ийм гоё фонт ийм подкаст хийх өрөөтэй болгож өгч байгаа нэг газар байгаа. Тэр бол Cosmix. Yay! Нэг ахын гоё шуумтай. Гэтэ ер нь аль болох гоё промот хийгээд тийм. Ер нь би бинийгаа гоё ингээд ийм мэгэн ч гэсэн гоё юмтай болж байгаа юм чи. Дэмжээрээ. Энэ гэрэл мэрлийн санал бандал бүгд энд байдаг шүү. Дээрээ сууж үзэж болно шүү та нар ирээд. Тийм. Гоё тухтай байна. За, ингээд Cosmix-ийн бас Instagram, Facebook-ийн доор. Тий, ивент хийж байгаа энэ нэг коологоор өгсөн бид хоёр сая хоол идсэн. Ер нь бол под хийгээ явж шүү. Тий, хоол моол бол ярилдаггүй заяа. Чи нэг газрын зүгээр сурталчилгаа хийх гэдэг цаг хийсэн те. Яа. За, ингээд бид хоёр өнөөдөр анхныхаа дугаарыг бид хоёрт үргэлж асуудал болж явдаг нэг асуудлын талаар ярих чинь. Гэхдээ асуудал гэх юм цааш юм дээ. За асуудлаас асуудал хоёрт ч битгээл ер нь хүн болгонд асуудал болдог байх гэж бодож байна заяа. За энэ нь юу вэ гэхлээр ажилтай, ажилгүй байх талаар. Тийм. Бид хоёр бол одоо яг ингэж ажилтай ч байж үзлээ, ажилгүй ч байж үзлээ. Аль алиг нь яг хувь хүнийхээ зүгээс бол аль аль нь мэдэрчлээ. Тэгээд яг ямар давуу талтай те ямар сул талтай ямар мэдрэмж төрүүлсэн гэдэг талаар ер нь бол ярилцгаая. За чиний хувьд яг бүтэн цагийн ажилтай болоод хэр удаж байна? Яг бүтэн цагийн ажилтай болоод юу кол орох юм уу? Орно шүү дээ. Тийм үү. Тэгвэл яг цалин авдаг ажил хийж эхлэв үү? Тийм байна те. 2 жил болсон болоогүй үстэй. Үгүй жил гаргалуулж байгаа юм шүү. Тийм ээ те. Тийм ээ. Жил нэг 4 сар болж байгаа юм. За жил 4 сарын хугацаанд дотор ажилгүй байсан хугацаа. 3 сар. Яа. Хөгжилтэй. Яг дөнгөж миний ингээд ажлын карьер дөнгөж эхэлж байгаа мөртлөөсөө л надад ингээд ажилтай байх ямар байдгүй, ажилгүй байх ямар байдгүй нэг тийм зүйл мэдрэгдсэн л байгаа шүү дээ угаасаа тийм. За анаа би
яг ингээд нэрээ энэ подкастыг хийнэ гэж бодоод би яг ажилтаа байсан үеүдээ ингээд харсан чинь 2016 оноос хойш ерөнхийдөө олвол цалин авдаг ажил хийж эхэлсэн байгаа байхгүй 10 жил баг болох тийм 10 жил болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд яг энэ дунд нөгөө нэг цагийн ажил хийжсэн, хуваараач юм хийжсэн. Би тэгвэл тэр мэрэг чи оруулах бас болно шүү дээ. Гэхдээ би ч нөгөө нэг цагийн ажил хийж байгаа чинь тэр цагийн ажил чинь нөгөө хааныг хийдэг биш, тогтмол хийдэг цагийн ажил гэсэн үг байхгүй. Яг нэг юм хөдөлмөрийн гэрээ байгуулад ч юм уу эсвэл яг үндсэн ажиллаараа биш, үндсэн мэрэгчлэрээ биш ч гэсэндээ 16 оноос хойш ажилтаа байсан байна. За тэгээд ажилгүй байсан хугацаа бол яг сүүлийн яг 1 жил болж байна одоо. Хүүхэд тасрах чөлөөтэй. Гэсэн жилийг яг 1 жил гэсэн үг шүү дээ. Тийм. Яг 1 жил. Хоёлаа ягаа өмсдөг биш. Үгүй шүү дээ. Гэсний хоёлаа цаан чинь Air Force ч юм уу юм биш Vision. Одоо Vision байхгүй. Одоо Force аа сонсч юм л. Хинтэн Vision авч өгөөд хиндэн Vision авч өгдөг юм бэ. За миний төрсөн өдрөөр бүр марлаад Vision авч өгсөн байдаг шүү. Надад гүйлтийн пүүз байхгүй. Аав сонсож байна. Тэгээ би гүйдгүй штэ гэ. Тэгээ би гүйлтэн пүүзтэй ч гэсэн гүйгээд байгаа юм алгалаа. За тийм байна. За тэгээд ер нь ажилтаа байхын хамгийн том нэг гоё юм нь цалин. Мэдээ цалин. Одоо сая яг ингээд 3 сар би яг үнийг хэлэхэд өөр хүнээр тижээлгээд яг ингээд амьдарч байх хугацаанд бол яг өөрийн мөнгийг бол маш их саналаа. Тэгээд бүр сансан сэтгэлдлээрээ бүр ингээд эдийн шүнэлтийн хүмүүр зориулсан илгээ хийж авах вэ те. Ер нь бол бүр үнэхээр өөрийн мөнгөөр нэг ширхэг бог худалдаж авах хүртэл бүр амар гоё идэг. Угаасаа яалтчгүй. Одоо ингээд жоох хүүхдүүд байгаа штэ. Ойтон ч юм уу эсвэл одоо ингээд 10 жилийн хүүхдүүд яг ажил хийдэг зөндөө хүүхдүүд байдаг л та. Гэхдээ ажил хийдэггүй хүмүүсийн хувьд бол ингээд тэр мэдрэмжийг авч үзээгүй гэхээр бас амар гонигтай. Тийм гонигтай байгаа байхгүй юу? Тийм. За тэгвэл хоёр дахь нь бол миний бодлоор сурч үрчиж байгаа байдал гэж бодож байна. Яа. Тийм. Ер нь ямар ч ажил дээр байсан хүн ер нь яг нэг юм жижиг болтгой. Бараг ер нь яг үнийг хэлэхэд заяа юм принтерлэж хүртэл сурдаг байхгүй. Үнэ. Би сайхан нэрээ юм принтерлж сурсан. Нөгөө манайх чи ажил нөгөө амар том юм лаг принтертэй билээ шүү дээ. Өмнө нь болохоор яг бид нар ингээл ашиглаад ингээл байдаг байсан ч гэсэн ингээд тэрийг бүр ингээд 10 20 нугалцсан амар өөр юм те. Тэгвэл тэр нь Wi-Fi-тайгаа холбогддог ч шиг болоод гэсэн байдаг шүү дээ. Яг үгүй тэр чинь надад хувийн компьютер байгаагүй надаа. Одоо хувийн компьютертэй байхаар чинь өөр юм билээ шүү дээ тэр чинь. Тэгээд тэнгууд ингээд юм скандж үзэж үзээл. Би өмнө нь юм скандж үзээгүй. Үгүй нэрээ энэ үрэл надаа ингээд вау гэж. Магадгүй мэрэгжлийн юунаас шалтгаалдаг байх. Тийм. Тиймэрхүү юм одоо нэг амар тиймстэй карьерийн өсөлт хөгжил гэхээс бас тусдаа ер нь бол маш жижиг чултгай юмыг аюул сурдаг юм шиг санагддаг. Yes. Тийм. За 3-т ажилтай байхын 3 амьдралын хэм маягтай байх. Тийм. Тэр бол амар том зүйл шиг санагдав. Одоо ингээд яг 3 сар гэртээ хөвцсний дүнд бол би үнэхээр хөвтчил сурлаа. Өөр нэрээ надад бол сурсан бүтээсэн бол юу ч байхгүй. Тэгээд яг ингээд миний хизээс сэрэх, миний хизээ унтах хинт ч хамаагүй болоод ирэнгүүт яг миний амьдралын хэм маяг шал өөр амар буруу хэм маяг руу ороод явчих жоохгүй. Тэнгүүт ингээд ер нь бол ядарна, унтаад байгаа мөртлөөсөө л ядарна. Тэгээ унтаагүй байгаа мөртлөөсөө л нэг тийм сонирм мэдрэмж аавна. Тэр чинь тэгээд яг хүний яг цаашдын эрүүл мэнд бүр ингээд тарих марих хамаг юмтай холбогдсон шүү дээ. Ер нь бол амьдралын хэм маяг. Тэгэхээр миний хувьд бол яг амар том зүйл. Энэ бол амьдралын хэм маяг. За 4-р бол надад бол хамт олон гэж бодогдож байна. Хүрээлэл хамт олон. Би одоо яг 1 жилийн хугацаанд бол хамт олонныгоо маш их санаж байна. Хамт олонтой байх ямар байдгүй энтриг бол ерөнхийдөө бүгдийг нэг амар санаад байгаа байхгүй. Тэгээд өгөөлээд гэх юм уу. Тийм болохоор бас буцаад ажилдаа ормоор санагдаад. Ямар уртай үг бэ? Тэгэхээр хамт олон одоо ингэдэж штэ токсик одоо хүн байдаг. Эсвэл яг амар гоё цогцдог ч хүн байдаг. Гэхдээ ер нь бол хамт олон амар чухал санагддаг. Гэхдээ ер нь бол одоо муу байсан. Үгүй мууч хайш юм дээ. Нэг муу хамт олонтой байсан юм шиг. Үгүй надад амар азар амар гоё хамт олнод угаасаа таардаг. Тэгээд
Тэгтээ ер нь ингээд хүмүүсийг ч гэсэн сонсоод тахад ер нь ямар ч хүнтэй ажилтдаг байсан ер нь ажил хийж байгаа тохиолдолд хамгийн гоё зүйл бол бас хамт олон. Яаж л ингээд хамт кофе уугаа суух нь тий. Тийш дээ. Тий. Яа. Яс. Яс. За өөр юм байна уу? Харин өөр гоё зүйл. Ер нь бол бас нэг юм үнэлэгдэх. Оо тийш үү. Тийм. Одоо би яг нэг жил гэртээ байгаад яг энийг амар ойлгож байгаа. Яг намайг манай гэрх үнэлдэг л дээ. Чи хамгийн чухал ажлыг хийж ийн гэж хэлдэг ч гэсэндээ яг нэг таск биелүүлэх ч юм уу. Ер нь нэг ингээд альва юмны ард гарах гэдэг чинь амар гоё. Тэгэнгүүт одоо би тэр юмыг хийнгүүт шууд удирдлагаас ч юм уу эсвэл ингээл хажуугийн ингээл нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүсээс энэ дуусна уу одоо болж ингэж тэгж гэдэг нэг фидбэкүүд ирээд байдаг шүү дээ. Тэнгүүд тийм байхгүй яг өдөр тутмын амьдрал нэг хэвэн болчингууд үнэлэгдэх мэдрэмж амар дутагддаг юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд надад бол бас чухал юм үнэлэгдэх гоё давуу тал байдаг. Одоо ингээд өдөр болгон намайг харж байгаа хүн нэг гоё үг хэлэх, намайг өмнө нь харж байгаа хүн мөртлөөсөө нэг гоё үг хэлэх хоёр шал өөр байдаг байхгүй юу? Тий. Нэр тийм шүү гэдэг нэг тийм гоё. Тэгэж нөө юу хараач. Зүгээр үнэхээр явж гин үү энэ? Тий. Явж байгаа юм биш үү? За тэгвэл одоо сул тал заяа. Үгүй эсвэл ажилгүй байхын даваа тал. За тийм. За. Тэгээ сүүлд нь бүх сул талаа базаа яриа гэж юу? Үгүй тэгэл одоо дундуур нь тэгэл нөгөө нэг ажилтай байх ажилгүй байхаа. Ер нь яг ямар үдийн одоо яг чамд ямар байгаа тий тэр мэрийгээ бас ярьчих. Тий шүү. За ажилгүй байхын давуу тал бол яг за хүүхэд төрөөгүй байх үед заяа надад нөгөө хитэн цагч хүртэл унцсан амар гоё гэдэг ч гişэ. Яа хин чамаа бос гэж хэлэхгүй. Хинч бос гэж хэлэхгүй дээ тэр амар гоё. Эсвэл орой одоо унт гэж хэлэх юм байна. Тийм. Өстой тийш. Нэрнгэс миний хувьд бас хамгийн гоё зүйл энэ дээрс. Тэгээ тэнгууд бас дээрээс нь нөгөө зарим одоо ингээд маргааш та нэг төвтөр те. Яг нэг тийм ажлын дарамт авахгүй болохоор би бүр ингээд 2 дахь өдөр за би л 1 дахь өдөр зүгээр орондоо хэвдээ кино үзэж явах та. Одоо манай найзууд ажиллаж л байгаа бах та. Нөгөө л юмаа хийж л байгаа бах та. Яг ажлын стресс энэ төр байхгүй. Тийм тэр бас аяа гоё гэдэг шүү. Тэгээ дээрээс нь яг нөгөө нэг гармаар санагцсан үедээ ч юм уу гэрээсээ гарах. Тэ нөгөө нэг ажил одоо юу гэдэг маргааш ажилтаа шүү дээ. Тийм болохоор одоо хари мэрэг гэхгүй яг гоё гармаар байгаа үедээ гардаг. Ямар ч тийм одоо араас нөгөө чаргууцалтай тах юм байхгүй гэх юм уу. Бодол байхгүй. Байнга ингээл маргааш ажилтаа эсвэл тийм юм хийх хэрэгтэй доо энэ төр гэсэн юм байхгүй. Тийм дээрээс нөгөө нэг хувцас угаагүй дээ гэдэг юу. Тийм шүү. Нөгөө одоо болохоор ингээд яг 7 хоног хувцас угаахгүй бол шууд ингээл өмсөх юмгүй болоод яана гэл ингээл ирээл яг ууг нь хөрх юмт угаалгын машин л угаарч байна юм л да. Гэхдээ тийшээ ингээд хийх хүчин чармайлт ч бас их байхгүй юу тийм. Тэгэхээр тийм биш үү. Тэгээд бас нөгөө юу 2 hours later. 2 years later. За би ингэж идэв шүү. Би ер нь ярьжсна гинэт юм мартаад идэв шүү. Одоо ингэж манай шинэ ажлынхан ч гэсэн хуучин ажлынхан ч гэсэн манай шинэ найзууч гэсэн хуучин найзууч гэсэн бүгд мэдж байгаа хаа. Би ингэ мартдаг шүү. Одоо бас подкаст шинээр үзэж байгаа хүмүүстээ бас хэлье. Би ингэ мартдээ шүү. Үүдтэй хойлоо нэгнийг танилцуулах хэрэгтэй юм юу? Нэрэ тийм биш те. За би энэ подкастыг зүгээр юуны мөнгө подкаст гэсэн нэр бол. Би хаас тэгэж бодсон л таа. Тэгээд тэнгуүтээ нөгөө би өөрийнхөө юун дээр тусдаа подкаст гэдэг юу нэгээ зүгээр явж исэн YouTube-ээ хөгжүүлсэн дээр ах гэж бодсоо тийм. Юу нэмж байх юм бол хоёулаа нүцгэн байхгүй шүү. Харин. За тэгээд ажилгүй байхын өөр давуу тал нь яг хүнээс мөнгө авна. Тэр бас нөгөө юу штэ нөгөө юу нэг ширхэг байх өөрийнхөө мөнгөөр авах бас амар гоё мэдрэмж гисэн нэг ширхэг байх өөрийнхөө мөнгөөр авж ийн гэдэг чинь бас хэцүү зүйл байхгүй юу тий. Ингээд жоохон хэцүү те. Тэгэл дээрэс нь одоо ингээд яг бид нар чи одоо ингээд яг татвар төлөгчд болж
явж ийн тэгэхээр ингээл байрны мөнгө, тогны мөнгө бүх юмнууд ингээл биднээс хамаардаг болж байгаа. Өмнө нь одоо нэрнгээсэл давс дуустдаггүй байсан үед те. Нэрнгээсэл дуустдаггүй байсан үед ингээл амьдрахад бол надад бол амар гоё яж байгаа шүү дээ. Тэгэл тэнгүүд одоо бол нэрнгээсээ одоо ингээл шууд нэг дор 3-ыг ав гэлээ. Тийм. Юмс авсан дээр санаа. Тэгэхгүй тэгэл баймаа ингээл яана дуурчлаа ингэчлээ тэгшлээ. Тэгэл тэнгүүд ингээл бид хоёр одоо яг сарын төгсгөл гэхэд яалтчгүй дүнгийн шинэ амьдралаа эхлүүлж байгаа болохоор ингээд сарын төгсгөл гэхэд яг үндэ 100 төгрөшгүй болох үеуд байдаг байхгүй юу? Яг цалингуу те. Тэгэл яг тэнгүүд яах вэ юу гэж бодонгууд яг тэрэн дээр нэмээд давс дууссан байх тохиолдол бол бүр аимшигтай байхгүй. Тийм. Тэгээ ажил гэрээсээ ингээд тусдаа гарцсан гэд яваад байгаа мөртлөөсөө гэрийнхнаасаа бас мөнгө авах чинь жоохон хэцүү шүү дээ. Нэг давсны мөнгө гойно гэдэг чинь бас гойногтой байхгүй юу? Тэрний оронд пүүз авах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол өөрийн мөнгөтэй байгаа хоёулаа ажилгүйгээр ажилгүй тий ажилгүй байх чинь энэ саяных давуу тал байсангүй. Яа гэтээ яг ажилгүй үед бол би ямар ч тийм санаа зовох зүйлгүйгээр гэрийнхнаасаа мөнгө асуудаг байсан. Тийм ер нь одоо би ч гэсэн яг нэг ажилтай байсан бол би нөхрөөсөө шууд ингээл над тийм нэг мөнгө өгч юм мөнгө өгч гэж хэлж чадахгүй юм биш байхгүй. Би ерөөсөө одоо түрүү хэлсэнчлэн бүхэлд 10 жил ажил хийсэн. Тэнгүүд байнга нэг өөрийнхөө мөнгөөр л одоо ингээд болгодог байсан чинь гинт би ингээд нөхөртөө олоо нөхрөөс мөнгө авчиж чадахгүй байгаа байхгүй юу? Ер нь чаддаггүй. Яа тэгтээ авдаг л та. Энэ амар мохоо чаддггүй гэдгээ те сонсч ийн нөө гэж хэлж байгаа юм шиг те. Би одоо мөнгө авахгүй байна. Тэгвэл авч чаддаггүй болохоор одоо яг ажилгүй байх үедээ ер нь авах хэрэгтэй те. Угаасаа авах ёстой юм жаа. Үгүй ер нь. Тийм. Угаасаа нөгөө санхүүгээр нь хангах ёстой юм байна. Тэнгүүд тэр бол гоё. Яг нөгөө өөрөө ажил хийгээгүүрнээсээ надад нэг юм хэрэгтэй байх үед нөхрөөсөө мөнгө авах энэ төр бол одоо давуу тал юм уу юу энэ төр ч үгүй надад л амар гоё гэдэг үсэн. Одоо ингээд байж яснаа ингээд гоё мэдмэж санагдаж штэ. Тэгээд тэнгүүд өөрөө мөнгө олохгүй байгаа штэ. Гэхдээ ингээд би ингээд нэг bubble tea аваад уучих уу гингүүд хүү чи уугаач чи оо гээл тэгэж мэхээр ингээд окей. Тэр бол бас давуу тал сэтгэл амар байгаа. Тийм. Яг сэтгэл амар байлгаж байгаа хүмүүс маань их гоё юм аа. Тийм. Cosmetics. Love you. Гэс. Намайг улам мөнгө авдаг болох гадруу тэгээд өнөрсөө үзээрээ. Cosmetics орж ирж үзээрээ. Тийм. За чи ямар ажил хийж явд? Яг хамгийн ихнээс нь ярил би тийм цагийн ажил хийжсэн. Тийм. Тэнгүүдээ тэрэн дээр чинь CU-гийн цагийн ажилтан байлаа. GS-ийн цагийн ажилтан байлаа. Тэгээ CU GS хоёулын ажил нэгцэж GS гоё юмаа гэдэг юун дээр хүрлээ. Тэгээд одоо би бүр CU орох амар дургу заяа. Яаж юм цаанаасаа сэтгэлээсээ цаанаасаа GS руу л ороод идэг заяа. Надад бүр амар хөрхөн GS-ийн подот хөгжийлээ. Тэгэхээр тэрийг би одоо хүртэл амар хайрлаж өмсдөг. Амар гоё хайртай газар байсан болохоор амар тийм хайрлаж ажилласан. Яг зөвхөн хугацаанд биш богино хугацаанд ч гэсэн тэгээд нөгөө манай ээж хоолны газар ажиллуулсан бид хоёулаа ажиллаж үзсэн тийм өстө бэлтгэгчгийн туслах тоогоочгийн тэгэл шалуугаа наягаа угаа тийм тэгээд ингүүтээ каса хийн зөөгчөө хийн бүгдийг л хийж ялаа одоо манай голомтын ах нар биш боловсролын ах нар бас ууг нь буруу хаяад ирчлээ. Нөгөө юу боловсролын ах нар үзчихвэл ууг нь сонсож монсол ууг нь бид хоёрыг танина да. Тийм танина да. Манай боловсролын ах нар ууг нь ингээд юу яасан штэ ингээд хүүе танайхан чи нөгөө нөөснийхэн дараа хүүе таны ээж чи хайчч ба гэсэн чи би ингээд хүүе ах энэ ч тэг хүрээ дээрээ гэсэн чи хүрх ирсэн. Тийм тэгэж мэгэр амар хөөрхөн. Заавар оо тийштэй амар ярьж байгаа л хадураал нөгөө юу дараа нь би чи Unimingot ажиллаа. Тийм бид хоёр ч ажиллууллаа. Кофе шопт байлаа. Тэгээд сайхан ажиллаа. Яг нь ингээд хичнээн бид хоёр амар залуу үедээ гоё юм ихлүүлээд тэгээд амар туршлага. Тийм. Энэ чи юм байт юм байна те. Тэр чин тийм байт юм байна. За тийм тэрнээс хүртэл би бүр ингээд юу
хариуцлагатай байх хэрэгтэй шүү гэдэг зүйлийг хүртэл амар томор юу яагаад харж байгаа байхгүй юу. Тийм. Тэгээ бас кофе чанж сурлаа тийм дээ. Чанж уу? Тийм. Ер нь бол бариста нэг зүйтэй болоод Тийм шүү дээ, зүйтэй болоод. Хүмүүс манай кофе камер амттай кофе гэдэгсэн шүү дээ. Тийм. За тэгээ дараа. За тэгээд дараа нь Coca-Cola компанид орлоо. CS Coca-Cola. Тийм. Тэгээд химчээр ажиллаад яг мэрэгчлэрээ яг бүтэн 1 жил болоод тэгээ за одоо ингээд миний сурах хэстэй юмыг ер нь бол ингээд болчлоо гэж үзээд тэгээ ерөнхийдөө бол ажлаасаа гараад 3 сар сайхан ажилгүй явлаа. Тэгээ одоо Unitel компанид мэрэгчлээсээ жоохон өөрчлөсөн ерөнхийдөө бол жоохон хамааралтай. Тийм ажлын местэн дээр одоо ажиллаж байна. Тэгээ ажиллаад дөнгөж ингээд 1 сар гараа явж байна. Надад бол одоохондоо бол дэжгүй байна. Тийм. Сайхан байна оо, сайхан байна. Окей. Хөө энэ юу амар нэг тийм хувийн хэрэг шиг үл. Үгүй гэхдээ яах вэ нөгөө нэг Тийм. тэр ажлаас юу сурав яа. Тэгвэл кологоос би бүр амар их юм сурсан. Яг үн нэглэхэд тийм 1 жил байхад хүртэл ингээд ямар хүнтэй яаж харьцах уу гэдгийг хүртэл одоо ингээд хүмүүстэй харьцаж харилцааг сурна шүү дээ. Тэгээ тэнгүүд бас дээрэс нь ээлж ажилтай байсан болохоор би бүр ээлж ажлыг ян хүндээ цагийн менежмент бол амар сайн зохицуулж сурсан гэж боддог. Яг бүр тийм амар төгс биш ч гэсэн ямар ч байсан одооны юм бүтэн цагийн ажилд яг намайг ингээд бүр амар тэгэж хариуцлагагүй биш те явуулахгүй байгаа нэг бас том зүйл нь гэж бодож байгаа байхгүй юу. Одоо ингээд магийн ингээд байнгын хариуцлага яриад байгаа нь амар хариуцлагагүй. Бүр амар байсан. Тэгээ oh my god бүр зарим үед бол жинкнээс өвсдөд амар хариуцлагагүй байсан байхгүй юу. Одоо би ингээд яг үнийг хэлгээд би зарим улирлын шалгалт малгалтанд ч юм уу нэг тиймэрхүү одоо ингээд оюутан байхдаа бол үнэхээр хариуцлагагүйсэн зөө. Ингээд байн гоцордог, байн хичээлээ тасалдаг тий. Уг нь надад ямар ч тийм таслах шалтгаан байхгүй зав. Зүгээр л би гэртээ зүгээр гівтчихийдэг байсан тий. Тэр мөр бол яг үндэ бол амар яг тэр үед миний сэтгэл санаа хэцүү байсан баху. Тэгээ ер нь юуны мингод ирж гисэн тий. Амар хоцордог байсан. Манайх ч уг нь бол өглөө 7 цагаас гээд цаг зодчод байгаа шүү дээ. Би өөрөө бүтэн цаг ажилтай. Яг үнцэн ажил хийдэг. Энээс гомдол мэдүүлдэг мэдээлгүйж ажилгүй аа. Үгүй би хариуцлага гэд яриад байгаа чинь тодруулж штэ. Тэгэнгүүт амар хоцордог байсан байхгүй юу. Тэгээд би дараа нь магийг за одоо ингээд ажилд орохоор яана да гэж айгүйх боддог гэсэн. Тэгсэн чинь амар дэжгүйсэн шүү дээ. Тэгээ би амар сайн хүн хаана ажил гарч юм бэ? Гэтэ нөгөө ингэдэм билээ. Нөгөө юу? Одоо яг тэр үед чинь бас нөгөө би өөрийгөө жоох өөгшүүлдэг юм. За би оюутан байгаа штэ гэж жоох өөгшүүлдэг байсан аахгүй. Ер нь бол өөгшүүлэхтэй тийм. Угаасаа чи яагаад тэр би ингэсэн би тэгсэн бистэ урч ингэж алхсан. Тийм. Би дараад тань өвөл энэ. Ялчгүй оюутан байсан байхгүй. Тэнгүү дараа нь болохоор яг миний өөрийн одоо ингээд би мөнгө олохгүй нуу хамааралгүй яг миний амьдрал зүгээр явцдаг байсан үе байгаа байхгүй тий. Тэнгүүд одоо яг тэр коллеж орох үед бол яалцчгүй би мөнгө олох хэрэгтэй гэдэг нэгтэй яалцчгүй энэ чинь миний амьдрал надаас хамаардаг үе эхэлчихэж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд өглөөдөө үнэхээр унтмаар байсан ч үнэхээр миний бие бүр үхтлээ ядарсан байсан ч ингээд өөрийгөө ингээд хүстэлж ирээл ингээд босгоос өөр аргагүй тийм угаасаа юм тэр бол угаасаа яг хүний ясандан тулахаар л мэдэрдэг гэдэг яг нэг иймэрхүү юмнэр л илүү мэдрэгддэм билээ. Яг одоогор бол надад ийм юм л мэдрэгдсэн байна та. Тэнгүүд магадгүй нөгөө коло дээр бас нөгөө баян нөгөө шум явж явах хэвээр. Тэнгүүд ингээд нэг хэмж байхгүй боллоо гэж бодоход тэр ачаалал улам нэмэгдэнэ. Тэгэхээр бусдыгаа амар чирэн тийм. Тэгэнгүүт тэрний оронд яаж хийж байгаад ажил дээр оцсон арай илүү одоо буцаагаад чан дээр өгөөчтэй. Тийм. Ингээ хүмүүсийг уурлуулах амар хэцүү шүү дээ. Тийм. Гэтэ угаасаа нөгөө юу байхгүй. Эхлээд ажилд ороход угаасаа ингээл тэдэн цагаас ингээл явж байгаа шүү дээ. Тэнгүүд яг эхлээд надаа яг нэг хүн мөртлөө ингээд тийм тэгэхэд ингээд яг үндэ надад бүр миний ажлыг бүр амар хэцүү болгож өгсөн байхгүй тийм. Тэгээд ингүүч ингээд яг ингээд хичнээн бид нар амар хашаалтай байгаа. Хичнээн бид нар тийм байгаа ч гэсэн ингээд бусад хүмүүсээ уг адилхан зовж ийж нэгнийгаа тэгж одоо бүр улам хөндрүүлж болохгүй болохоор ядаж би очиж ийж тэр хүмүүсийн нуруунаас жоохон ч гэсэн юмыг авах хэрэгтэй. Тэгээд ингүүд ингээд
яг адилхан зовж байгаа гэдгийг угаасаа мэдчихэж байгаа шүү дээ. Амар муу ажилд орсон юм шиг л. Байнгын ээлжээр ажиллана гэдэг чинь 12 цаг ажиллана гэдэг чинь ер нь бол амар хэцүү. Тэнгүүд тэр нөгөө нэг амар зовлондоо биш ингээд зовоод байгаа биш зүгээр ер нь ачаалал их. Ингээд нөгөө хүний биеэс илүү тийм. Тэнгүүд жоо хэцүү байсан байх гэж би бодож байгаа. Тэгээ дүнгүйж бас ингээд нөгөө яг үнэндээ бол би бол ирэхээрээ хатсан дураг байсан шүү дээ. Тэгээ ирэхээрээ хатсан дураг чинь тийшээ ингээд колод яг нөгөө ширүүн ийм ажлын байран дээр шууд гараад ирэхээр яалтчгүй ингээд дотор нь яаж хийж аваад ингээд ингэж агаад тисжүүлэхийг хичээж байгаа байхгүй юу? Кола тийм амар ширүүн нөхцөл бол биш үстэй тий. Ширүүн нөгөө юу гол нь яг бид нар чи байнгын дуу чимээтэй тий хэвэн бус ахгүй да. Хэвэн бус нөхцөл тий. Хэвэн бус нөхцөл гэж яриа шүү. Тэгвэл ширүүнгингүүд одоо компанийн уур амьсгал амар ширүүн. Манай лаборатори бол амар гоё яадаг гэсэн. Би бол тий лабораторийн охтуудаа одоо хэлэхэд хайртай шүү. Би нэрнгээсээ та нарт амар хайртай шүү. Тийм чи сэтгэлээсээ бүр үнэхээр талархаж явдаг. Та нар байгаагүйсэн бол би бол аль хэдийн шантраад бүр ихний 1 сар дээр гарцсан байгаа. Тэгж яхад намайг ингээд амар гоё ингээл манай ээлжнээсээ гараад өөр хүмүүс бүгд ингээд амар гоё яадаг гэсэн болохоор ер нь бол хэвэн бус нөхцөл байдалд бид нэр ингээд хэвэн бус байх ёстой гэж амар гоё тийм бинийг хайрлаж дэмжсэн тийм хамт олон үүсгэн гэдэг чинь өөр амар хэцүү. Тэгэхээр ингээд хүн бүр яг тэр уур амьсгалыг амар гоё бий болгох гэж амар гоё хичээдэг байсан нь амар гоё санагдаж байгаа байхгүй. Наад нь бол яг юу бах. Хэрвээ одоо тийм хүн одоо хэвэн бус нөхцөлд ажиллаж байгаа шүү дээ. Урт ээлжтэй тэгээд амар хэцүү энэ төр ажиллаж агаад хамт олон бас амар хэцүү байсан бол аюу хэцүү баг. Одоо түрүүний нөгөө хоёулынхын давуу тал дээр ирсэн шүү. Давуу тал дээр хамт олон орж ирсэн шүү дээ. Би бас яг нөгөө нэг өмнөх ажил энтрээс гарсан нь яг жоох ингээд хэцүү юм одоо амар хэцүү гэхээр амар тийм хэцүү шүү. Зүр тухайд надад жоох хэцүү санагдаад тийм тэгээ гарч исэн. Тэнгүүд би амар удаан хамт олондоо хорогдож явсан байхгүй юу. Тэгээ одоо хүртэл би хамт олонтойгоо амар гоё найзууд байдаг. Тийм захирал махралтайгаа хүртэл одоо хүртэл аягүй гоё харьцаатай байдаг. Тэнгүүд нөгөө ажлын тухайн хүнд жоох хэцүү байсан гэсэн хамт олон одоо тэрийг амар гоё авч явдаг юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Тийм. Ингээл хүмүүсээс ч гэсэн ингээ чи түүл яага ажилласаа гардаг юмуд хамт олондоо хоротоод байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмуд амар их. Нөгөө би бас сонсогчтой яг тийм юм сонсогч биш баг уншсан баха. Нөгөө хүнээс олж гардаг. Тийм. Цалин хүнээс л олж гардаг биш тийм. Хүнээс л болж бас тэнд үлддэг байхгүй юу. Тийм. Тэглээгээд би колог хүнээс олж гарсан биш шүү. Тийм үнэхэр хэцүүсэн тий. Окей, ачиж. За тэгтээ чамд юу н ажилгүй байх нь гоё нөө ажилдаа байх нь гоё нөө? Яг өглөөний өдөр нэг 4 хүртэл нэг ажилдаа байхгүй шүү. Тэгээ орой жоохон ажилгүй баймаар санагдаад идэв шүү. Яг нөгөө ядраад ихлээл яг ингээл жоохон унтраал эхлэх үед ер нь бол ажилгүйс үе амар санана. Shit. Нэрээ тий сүүлийн үед ингээм амар burn out болж байгаа гэл хүмүүс аюух burn out-тай нүр тулгарч байгаа гэдгээд дээ штэ. Би болохоор яг үнийг хэлэхэд ажлаас ерөөсө burn out болж үзээгүй юм баггүй юу. Тэгэнгүүт миний ингээ харж байгаагаараа зү тий. Яг Gen Z Үгүй. Gen Z энтер одоо хүмүүс ингээ аяух Gen Z-гүүд ингэж энтер гэж амар яриад байгаа байхгүй. Тэгэл яг үндсэндээ миний бодлоор ажлаас ингээд яагаад талшраад байна гэхээр ер нь дэмжлэггүй хамт олонгүй. Тэгээ тиймэрхүү байдлал ер нь хүнийг амар burn out болгоод байдаг юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тийм шүү. Наа чи биш вэ наа ингэж гэдэг юм бол өөр. Тэнгүүд наадах чи ийм юм уу? За тэгвэл наадах жоох ингээ өөрчилчих те. Энэ хоёр хандлага бол бүр шал өөр байхгүй. Ард нь үлдэх мэдрэмж гэдэг чи амар чухал байхгүй. Өнөөдөр намайг тэгсэн дээ те. Тэнгүүд ингээл өнөөдөр ингэж юм да. За ингээл ууг нь ингээл амар ингээл тэгэл ингээл ер нь тэгэл ингээл заяа. Жижиг зүйл болгон нэр нь одоо ингээд заавал шинэ ажилтан гэхгүй тий хуучин ажилтны хүртэл магтаж өгөх нь амар гоё байхгүй юу? Ямар гоё юм баяр үргээ гээл тэгэл ингээл за баяр үргээ гээл тэгж мэхээр ингээд тэд нар ингээд яг анх удаага тийм юм
болоод байгаагаа нь ингээд надад ингээд мэдрэгддэг байхгүй. Яагаад энэ хүмүүст би бидээ баяр хүргэх, тэ би бидээ баярлаа гэж хэлэх, би бидээ уушлаарай гэж хэлэх яагаад ийм юу байгаа юм болоо гэж би жоохон ингээд гайхчихсан байхгүй. Би нэг хамгийн гоё болгоод үзвэл нь яг би биэндээ амар гоё үгийг харамгүй л байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ажлын байр чинь жоохон лигүү, жоохон тухгүй болоод ирвэл өөрөө тэр байдлаа үүсгээд тийм байдлаа үүсгээл тэгэл сах ингээл хүн ингээл чи ямар амар штэ юу одоо юу гэх бялтууч хүн бэ гэж юм уу те нэг хүн тэгэж хэллээ гэж бодонгууд яасан танд тэг санагдаад байгаа юм би бол зүгээр хэлсэн шүү ч юм уу те нэг тийм тэр байдлыг амар гоё ингээд аваа явчих байдал бас ингээд бид нарт амар дутагдаад байт юм болоо тийм тэнгууд ингээд нэг хүн ширүүн харлаа гэхэд дуртаас нь яам нөгөө би натаа яаж харсан яг тэгэж харсан гэдэг зүйл чи амар онцгүй байхгүй надад бол амар тэнэг санагддаг байхгүй хүн надад муухай ашигласан бол за бүр тэр тусмаа манай удирдлага те тэгсэн бол би яах ёстой лээ гэж амар ихлэ бодох хэрэгтэй юм шиг санагдаад байдаг байхгүй тийм би удирдлага өөр өнцгөр намайг харуулж чадахгүй бол би хэнийг өөр өнцгөр харуулж чадах юм афоризм шүү саяных доор нь эцэг марлмаа тийм бас тэгээд burnout болох бас нэг шалтгаан бол тодорхойгүй байдал юм байна гэж би бодлоо би яг бүр өмнөх хамгийн анхны үндсэн ажил дээрээ бас надад жоохон тодорхойгүй байдал үсээд би нөгөө нэг яг яг намайг хэн яг удирдах би яг хинээр нь чиглүүлэх юм би яг ямар ажил хийх юм гэдэг нь бас нэг аюу тодорхойгүй байсан. Ингээл бүх юмд л оролцож идэг, бүх юмыг л хийж идэг. Тэгэнгүүт тодорхойгүй байдлын улмаас хүн аюу юм шантардаг гэх юм уу? Тийм. Нэг нь орж ирэл энийг хийчих, нэг нь орж ирээд их ингэж гэдгээс аюу шантардаг юм шиг санагдсан. Тэгээд яг юу хүсэж байгаагаа хэлэхгүй. Тийм яа тэрээс амар. Гэтэл би бас колод ажилладаг. Кола бол аюу өөрөөсөн. Яг нөгөө нэг бүх юм тодорхой тийм. Яг би юу хийх юм? Миний үндсэн ажил нь юу юм? Миний ажлын байрны тодорхойлолт дээр юу гэж заагдсан байгаа би яг зөвхөн тэрийг л хийдэг. Өөр ажилч орж ирэх юм бол тэрийг одоо хурдлаар ч юм уу те яг юм хилцэн хурдл хийгээд энийг ингэнэ тэрийг тэгнэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар юугаа тодорхойлоод тэгэнгүүтээ тодорхой ажил дээр чинь ядаж үнэлэлт хүртэл өгдөж болдог. Тэгээд одоо KPI энэ төр тооцогддог ч юм уу те. Тэгэнгүүт KPI тооцогдонгууд хүн тэрнээс аюу юм гоё кайф авдаг тийм урам авдаг. Тэр мөр шалтгаанаас болоод тодорхойгүй байдлаас болоод аюух burnout болдог санагдсан байхгүй юу? Хүмүүс одоо ингээд миний ингээд эргэн тойронд байгаа найз нөхөд ч юм уу хүмүүс аюу burnout болох шалтгаан энтрийг сонсохоор би тэгтээ сайн мэдгүй л да одоо тэр хүмүүст яг яаж мэдрэгддгийг мэдгүй. Гэхдээ ингээд гаднаас нь ингээд харахаар би удирдлага нь биш, би ажилт нь биш. Гэхдээ гаднаас нь харахаар итгэж санагдаад байхгүй юу? Аюу тодорхой бус байдлаас болж ил ер нь үйл ажиллагаалцал тэгээд тэрнээсээ жоохон шантраад байдаг юм болов уу? Ер нь бол удирдлага хүн амар чадвартай байх хэрэгтэй юм билээ л дээ. Яг ингээд мэдэрч ажил одоо ингээд яг доор байгаа ажилнаа за жоохон иймэрхүү мэдрэмж. Одоо ингээд өөдөөс чинь удирдлага одоо би хэрвээ удирдлага байлаа гэж бодоход хин нэг миний өөдөөс жоохон хийгээд байвал те яаж байгаа вэ? За хоёлаа нэг уулзаад хайдаа тий. Одоо хин гомдол энэ төр ярьдаг юм байна те. Тэрэн дээр ингээ гомдлаа л яваад ах чинь аюу хэцүү. Эргээд тэр нэг ажлын үр дүнд нөлөөлөх. Тэгэнгүүт хоёлаа нэг уулзах даа гэдэг ч юм хоёлаа хамт хоол идэ гэдэг ч юм өдөр ланч идэ эсвэл орой ажлынхнаараа нэг гарыг те. Энэ минь чинь нөгөө нэг манай солонгосоор л хувэ шиг гэдэг юм да. Одоо энэ чинь нөгөө нэг ажлын уур амьсгалыг бас аюу нөлөөлдөг байхгүй. Хүмүүс ингэж бодоод идэв. Ажил дээр байхад одоо хамт олон чухал мохол биш энэ төр гэж боддог хүмүүс ялангуяа заяа. Ажлаа тараад гэртээ хармаар гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Яа тэр бол үнэн. Гэхдээ хаа нэг одоо юу гэдэг улиралт нэг удаа ч юм уу мэдхгүй. Эсвэл өдрийн ланч манчиг бол одоо 7 хоногт нэг удаа ч юм уу тийм. Ингэж нөгөө хоорондоо ажлын бус цагаар ажлын бус юм ярих ч юм уу те энэ хүмүүсийн хоорондын харилцааг амар аварч үлддэг юм шиг санагддаг байхгүй надаа. Манай коллегийнхэн чинь нөгөө нэг одоо гол авууштай юм нь бүгд нэг газараа ланч иддэг. Тэр нь аюу зүгээр одоо ажилчдын цааны газартай. Тийм тэр мөр чинь ингээ хүний одоо ингээ тойрч суужгаад за мэдгүй би хилцээнтэйгээ хоол идэхгүйсэн ч гэсэн бусад хилцээнтэйгээ мэдээж хоол идэх нь ойлгомжтой. Ганцаараа бол ер нь хоол идэхгүй шүү дээ.
Тэгэнгүүт бөөндөө очиод ингээд яхад зөвхөн ажлаас гадна янз бүрийн юм яригддаг учраас энэ айгуу юм нөгөө юу давуу тал үсээд байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгэнгүүт арай нэг намайг өөр газар рууд ч юм уу те одоо ингээд хамт ланч идэж чаддаггүй ч юм уу те эсвэл ингээд юу гэдэг бүгд гэрээсээ хоол авчираад нэг дуртай цагтаа идчихдэг ч юм уу эсвэл гэр гэртээ очиж иддэг ч юм уу те байнга тийм байх нь өөрөө одоо нөгөө нэг ажлын бус үед ямар аншаарн шинтэй яаж ингэж гэдэг бас одоо цогцуулах юугүй болчдөг юм болов уу гэж бас бодоод байгаа байхгүй тийм шүү. Тийм. ер нь тий ажилтаа байхын яг тийм юм өөр хүмүүсийг мэдхээ тий өөр ингээд ертөнцтэй танилцах тэр мэрч амар гоё ингээд яаж л орой нэг пив уугаа сууж явах тэр хүний яг нэг за юм ярьлаа гэхэд тэр хүний үзэл бодлыг сонсохоор нэг ийм юмнууд байгаа шүү дээ тий за үнэхээр тэгж бодохгүй маа гэхэд энэ хүн чи ингэж боддог төрлийн хүн юм байна тий тэгж бодох амар гоё идэв шүү дээ өөр хүмүүстэй юм ярилцаал тий хүрээлэл өөрчлөгдөв одоо жишээлбэл одоо хоёулаа ажиллахгүйсэн бол бит хоёр өсрэл их сургууль хааны зүйтэй ч юм уу тийм ингээл уулзна. Эсвэл хоёулах нь уулзсан ч гэсэн. Яг тийм байдаг байхгүй. Гэтэл ажилтай хамт олонтой байгаад ирэхээр зөвхөн ажлынхантайгаа ч биш ажлынхаа нээзийн найзтай ч юм уу тийм ингээд хүрээлэлт хэлэгдээд бидний зүгээр ингээ харж байгаа өнцөг арай өөр болох ч юм уу. Гэтэ тэгэл одоо нэг хүнтэй уулзаад өнцөг өөрчлөгдөх цаашин гэхдээ ер нь одоо networking хийж ийн гэсэн үг шүү дээ. Би нэг зөв надаас өөр бодолтой хүн байт юм ээ гэдэг нэг тийм зүйлийг мэдэж авах тал хангалттай байхгүй. Эсвэл надтай адилхан бодолтой хүн байна гэдэг тийм. Тийм нэг юм дээр амар өөрийгөө амар тэнэг гэж бодож исэн чи яг үнэндээ бүгд яг тийм. Тэр мэрч юм бол ингээд жижигхэн зүйл дээр амар юу гэдэг. Тэгээд тэнгууд одоо ингээд манайхан бас ингээд заримдаа ингээд ланч хийсний дараа мараа ингээд жоохон цаг байвал ингээд хам тоглож моголдог байхгүй. Тэр мөр хүртэл амар юу яадаг. Тэгэл ингээд бэжэлаа гэж бодоход одоо би дүнгэж ороод нэг 7 болоо онжсэн болов. Тэгэл яг л нэг ингээл нэг юм хаалтай байгаа штэ. Тэгэд гэсэн чи манай нэг ажлыгч ингээд хөөе марлаа штэ юу тэхүү гэл тэнгүүд нь бэ. Надад бүр амар гой санагдсан. Тэгэл та гэлтэй. Тэгэл тэнгүүд энэ хүмүүс нэг хоорондоо ингэж харилцдаг юм байна да гэдгийг би яг тэр үеэс л мэдчихсэн байхгүй. Тэрнээс л надад бүр ямар ч ойлголт байгаагүй. Ингээл амар чухал царай гаргасан амар чухал юм хийгээл байгаа энэ тэргээр ингээл яваал байгаа хүмүүстэй. Тэгчээд яг тэр хүн яаж ярьдаг, ямар хоолойны өнгөтэй, яг ямар юм ярих та, яаж ярьдаг, мэрдэг тэр мэрийг би юу ч мэдэхгүй байхгүй. Тэгээд тэнгүүд нэг тэр мэрийг ингээ харангуй би дунданд өөрөөрөө байж болох юм байна. Тэгээ нэг тиймэрхүү бодол ингээ борч байгаа. Колоб шиг эмсээс нэг давуу тал нь халамжлагч энэ төр гэдэг өгдөг тэрний амгай те одоо жишээлбэл шинэ ажилдаа орлоо гэж бодоход эмсээс подкаст болоо. Гэхдээ одоо би бусад өөр газар ч юм уу те ингээд ажиллажсэн хүний хувьд хэлэхэд би ингээд нэг ялангуяа миний хамгийн анхны ажил яг бүтэн цагийн ажил бол хуулийн фирм байсан. Айгу цөөхөн ажилтнтай. Тэнгүүд би ингээд юуг яаж хийх үү гэдгээ бараг мэдэхгүй. Тэгээд удирдлагаас өгсөн даалгаврыг хийн асуухан байвал асуухан байхгүй бол өөрөөр орол хийн. Тэнгүүд халамжлагч ажилтан байхаар хонгороо чи шүү атэр. Яг нөгөө нэг юуг яаж хийх үү гэдгийг амар сайн хэлж өгдөг. Дээрэс нь энэ хүн ямар хүн юм? Тэр хүн ямар хүн юм? Энэ орчинд чи яаж байвал аятайхан юм? Тэр гэдгийг аюу гоё хэлж өгдөг. Тэгээд одоо юу гэдэг бараг багш заяа. Хонгороо багш нарын баримын дүрэг яа. Эцэмэгчтэй багш нарын баримын дүрэг яа. Тэнгүүд халамжлагч ажилтан байхгүй ч юм уу эсвэл яг тэгээ заагаад зөвлөдөг хүн байхгүй болохоор тэнд бас тодорхой байдал үүсдэг баг тий. Тэнгүүд жоохон одоо тэр ажлаас жоохон ингэ заагаа явах гэдэг. Эсвэл ингээд бүр ингэдэж штэ сүүлийн үед ялангуяа хэлсэн шүү. Жензэгүүд Уг нь өөрөө жинзээ шүү дээ. Ажил дээрээ аль одоо нэг юу лээ хурал болох гээд гэсэн чинь өнөөдөр жоохон тав байна тий. Энэ бол яг үнийг хэлэхэд миний бодлоор хүлээж авч байгаа уур амьсгал заяа. Тэгээд дээрэс нь бас хувь хүний хандлага энэ төр бол орно шүү дээ. Азар бит хоёр бол хандлагын үед бас гайгүй байх гэж би бодоод байдаг юм. Үгүй юу? Яг хандлагын хувьд гайгүй л дээ. Би бол өөрийгөө бол дэжгүй хандлагатай үнэл гэж боддог. Гэхдээ яг амар өөрийгөө бол тэгж үздэг. Бараг Оскар үгүй. Тэгээд тэнгүүд зүгээр
Надад бол ингэ санагдав. Үнэхээр тэг хүнд тийм үе гардаг байхгүй. Надад бол ингээд энэ жинзээ шүү. Үгүй та уг нь жинзэн шүү дээ. Би намайг ингэдэг байхгүй. Зэлийн л дөө. Би үгүй харин тий би ингээд би чил нөхөртөө ингээд би жинзээ энэ төрхээр үгүй бол баг бүүмэр гэдэг. Тэг чи ер нь бол миллениал манай үе энэ төр гэдэг байхгүй. Оо яна. Охрын авчихгүй. Яхаа. Зүгээр. Уг нь хөрх ийм халамжтай зөгчтэй. Гэтэ бидний бохор алгаа. Тий. Тэгээд яг ингээд надад болохоор үнэхээр тий одоо ингээд яг үннийг хэлэхэд нийгэм нэрнгээсээ жоохон эвгүй болоод байгаа гэдгийг би бол ингээд хүлийн зөвшөөрдөг заяа. Яалтчгүй ингээд одоо ингээд биед амар муухай хатуу ханддаг ийм ертөнцид бид нар амьдраад байгаа байхгүй юу? Одоо ингээд би энийг ярихгүй болохгүй нэ. Би саяхан заяа. Нөгөө юм буян тухайгаас ажил хүртэл ингээд автобусын судлаа. Тэгээд тэгсэн чинь ингээд пик бүр ингээд буян тухайгийн автобусны бодлоос өөрөө пик заяа. Тэгээд тэнгүүтээ ингээд тал нь дандаа хүүхдүүдээс ахгүй. Ямар нэгэн арга хэмжээ мэмжил болсон юм шиг байгаа. Тэгээд тэгсэн чинь бараг тэнд ингээд бараг 10 хэдэн хүүхдийн бараг яг үннийг хэлэхэд 10 хэдүүлээ бараг ингээд бараг 2 3 хүүхэд над дээр бараг 2 3 удаа хөл дээр минь гიშгсэн заяа. Тэгээ ингээд би оронд нь байсан бол хөө энэ уучлаарай ч юм уу те. За үнэхээр тийм биш юм а гэхэд ядаж толгой төхөлцөөд ингээд өнгөрөх байгаа байхгүй. Хүүхэд нь хүртэл тийм заяа. Тэгээд өнгөд ингээд тэр хүүхдүүд ингээд ямар ч үйл хөдлөл гаргаагүй заяа. Бүр гимшсэн байна уу, яасан байна уу? Тэр хүний хөл нэр үнэхээр амар том бит хүүхэд мөгд байсан бол миний хөл бол дуус нэр. Надад бол ингээд би бүр ингээд шоконд ороод би бараг өөдөөс нь ингээд уучлаарай гэчгээд ингээд тэгээд тэнгууд ингээд яагаад тийм байгаа юм бол гэж би ингээд бодоод яагаад тийм муухай байгаа юм бол гэж бодоод ууг нь ингээд зүгээр л нэг тиймэрхүү юм яагаад хүртэл ингээд уучлаарай өнөөдөр гингүүд одоо өнөөдөр гэхэд ингээд би наашаа алхаж байхдаа нэг хүүхдэд ингээд зүгээр дугуйнаа явж байхдаа хажуучч олсож баярлагч гэл амар хөөрхөн хилээл тэгэл явхад амар хөөрхөн маамжаа тэгээ шууд тэр өдөржингөө миний ингээд бас уурамсгал хүртэл амар гойлчих жоохгүй тэнгүүд тэр надад тэгэж хандсан хүүхдүүд ингээд байнгут ингээд би бараг тэнд ингээд бүтэн өдөржингөө жоохон тухгүй ингээд явчих жоохгүй тийм угаасаа нийгэмд амьдарч байгаа бид нар. Окей. Тийм тэгж яхад удирдлага нь жоохон ингээд те үнэхээр тэр хүнд жоохон ч гэсэн ингээд гоё хандаад өгчвөл тэр хүний өдөржингөө одоо бид нар чинь ингээд үр дүнд сэтгэл нь хандаг биш яг цаг мөч бүрт ингээд сэтгэл нь хандаг тийм төрлийн юм үе байгаа байхгүй юу. Одоо ингээд минут тутамд ямар нэг юм заавал ингээд минут тутамд гоё юм байна гэсэн үг биш шүү дээ. Зүгээр гадаа гоё шүү. Тэ энэ юм биш үү гэдэг нэг тийм жижиг юм дээр амар гоё сэтгэл ханга. Тий. Камерны цэник тусныг мэдээлэхгүй бид баахан юм ярьсны эцэст ахин ярилцаад энэ хүүсгийг оруулж байна. Тэгээд энэ хэсэгт мөн адил дууны тэнгийн сатал гарсныг мөн мэдээлгүй баахан юм ярьчихжээ. Тэгээд дараагийн удаа юм асуудал гарахгүй байхыг маш их хичээхт бол та бүхэн өргөжтүүлэн сонсноо. Амар хэцүү үед уусаа бид нар амар хатуу ертөнцид амьдарч байгаа болохоор би мэдээж явж байгаа. Тэгээд нийлдээ жоохон ингэж зөөлөн хандаач ядчил удирдлага нь тэгээд шууд удирдлага нь ядаж зөөлөн хандаасаа би биндээ гоё тийм. Яг ингэж үнэхээр болохгүй байгаа ажилтнанд бол зөөлөн ханд гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л үнэхээр тэгээд сэтгэл санаа хэцүү байгаа тийм. Үнэхээр л тийм онцгүй байгаа. За онцгүй биш ингийн байсан ч тэр хүний одоо ингэж өдрийг нь гоё болгох нь та өөрөө байгаа ч. Яа. За окей. Ер нь гэхдээ нэг нэгэндээ гоё хандчихвал гоё шүү дээ. За окей. Одоо мөнгө үрлэлийн талаар ярьсан. За тийм. Yay! Миний дуртай сэдв. Ер нь гэхдээ ажиллаж байх нь ерөнхийдөө хамгийн гоё зүйл нь өсөөл мөнгө цалин тий. Яг нөгөө ажлаасаа гарах гэж бодож идэл цалингийн мэдээлэлээр болчлоо гэдэг шиг тий. За би бол тэгж гараагүй шүү. Би ч ерөөсөө тэгж үзээгүй. Тэгэхээр ер нь бол цалин бол яг хөшүүрэг байдаг тий. Тийм хөшүүрэг маш том штэ. Одоо би ингэ боддоо шүү дээ. Би бол яг үнийг л муу цалин бол авч үзээгүй. Тийм. She's always rich. Үгүй гэхдээ ингээд дунд одоо ингээд Монголын дундаас цалин чинь тэд гээл гараад ирдэ штэ. Нэг одоо чи хөвлөө сая 600 заа. Үгүй 2 сая маяг 2 сая гарсан байсан баха. 2 сая дөнгөж гараад явж байгаа тий. Дөнгөж гараад. Хичээн ерөөсөө тэр нэг дундаас цалин гэрхэд хүртэл дөнгөж гараад 2 сая дөнгөж гараад гэх. Тэгэхээр үнийг л 2 сая авах байгаа хүмүүс үү? Тийм харин тийм хүмүүсийг би нэр үнэхээр мундаг гэж хэлсэн заяа. Нэрнгээсээ та нар бүр үнэхээр гайхалтай амьдарч байна.
үнэхээр бүр ингээд яаж үнэхээр болоод байгааг юм би үнэхээр одоо хүртэл ойлгохгүй байна. Би ингээд яг өөрийн байр биш болохоор тэгжиж магадгүй. Гэхдээ тийм байгаагүй ч одоо ингээд надаа ингээд би уг нь одоо л өөрийгөө л болгож байгаа юм баггүй юу? Гэхдээ надаа нэг тийм амар бүр ингээд хагас цаалт байгаад байгаа. Ерөөсөө юм байхгүй. Угаасаа гараад өдрийн хоол идлээ гэхэд бараг 50,000 төгрөг. Тийм. Ер нь бол эдийн засаг жоохон хэцүү байгаа. Инфляциястай амар байна. Гэхдээ нөгөө хэний мөнгө одоо үрж байгаа нь аюултай байгаа байхгүй тийм. Цалинтай ахаар ядчил хүнээс мөнгө гуйх шаардлагагүй байдаг. Дуртай юм хүссэн цагтаа авах ч юм уу тийм. Одоо шууд гарах бүх зам гэсэн ойлголт биш л тийм. Тэгэхээр ямар ч гэсэн өөрөө мөнгө цуглуулж байгаа даа. Эсвэл одоо нэг мэдгүй ер нь цалинтай байх ер нь аюул тэгсэн байна. За манайхаа цалинтай ээж 50,000 бол арай шүү. Шал өөрсдөө уул түмэн ярьсан тийм. Тэр цалинтай ээж 50,000 буухаар яг миний зээлэнд төдөлт тавьчихдаг. Тэгэхээр сайхан заяа миний ажил дээр нөгөө юу яагаад ингээд толгой бол барилгаж ярьсан аахгүй. Тэгээд тэгвэл би болохоор юм нэг хэлгээд амьдралдаа яг үнэхээр толгой барилгыг гэж суусан үе юу бол надад бол байхгүй зөө. Тэгээд тэнгууд ингээд миний хувцас толгойтай байна уу, толгойгүй байна уу? Надад бол ямар ч хамаагүй байхгүй. Яа тийм л дээ. Үгүй зүгээр ийм л гэж аахгүй. Тэнгууд одоо нөгөө яг энийг хэлэх гэсэн юм надад санагдахгүй. Надад адилхан ийм болтой зөндөө хүмүүс байгаа тий. Зүгээр л энэ тогшил бол зүгээр хэрэглэгдээл дуустдаг зүйл. Тэ зүгээр хөвчөс бол тэгдэг. Яг үнэхээр цэвэрхэн хувцастай цэвэрхэн гоё имлүүд цэцэн байгаа үед гоё харагдсан гоё харагддаг. Гэхдээ тэглээгээд имлүүддэггүй ч юм уу тэ эсвэл ингээд зүгээр толгойтой хувцастай явж байгаа юм бас тэр хүнтэй харьцуулах хэрэггүй шүү гэдгийг л амар би хэлмээр байгаа байхгүй юу. Зүгээр нэрнгээсээ одоо эн чинь зүгээр л идлэгддэг зүйл идлэгдээл явж байгаа учраас та бүхэн толгойтой хүмүүсийг болгоорой. Яа. Тэгээ эсвэл тэр өглөөдөө мэдгүй халуун одоол гэж өөр амтныг улаан юм саацсан юм билээ тий. Эсвэл яг тэркомч боолох хэвчээ тэр шэм хийж болохгүй ч болохгүй. Юуны юу тэгээ гогдогдоод тийм гогдогдсон ч юм уу тий. Тэр гогдогдсон ч юм бэ лөө. Тэгсэн ингээд хүн өөрөө ч мэдгүй тийм ч юм уу тийм болж байна. Тийм болохоор зүгээр тийм одоо бас нөгөө юу ингэр гэдэг ямууд ингээд бас ээж хүмүүсийг ч амар ойлгож хэлж байгаа тийм. Харин тийм. Окей. Өөр ажил дээр гоё байх юм юу вэ? Харин л дээ. Би нэр нэг юм яг хэлчихсэн байхгүй юу? Нөгөө хүмүүс ажилгүй гэхээр би ерөөсөө ингээд нөгөө ажлаас ингээд бүр гарсан юм биш шүү дээ. Бүгд зэрчглээд байгаа. Тэнгүүд манай ээж нар ялангуяа нөгөө нэг жоохон гэртээ суугаад ирэхээ гэж юм өөрөө аюул дулдаг юм шиг санагдсан заяа. Би болохоор хүүхдээ бүр яг миний ажил гэж бодоод амьдэрдэг гэх юм уу. Гэхдээ яахааргүй надад аюул хэцүү өглөө болгон яг нэг ижлэг юм айдаг өдрөө болгон л яг л бүх одоо амьдралын урсгал яг л нэг чиглэл болж байгаа гэсэн үг шүү. Тэгээд бүх юм тавтагддаг. Тэр нь амар хэцүү байдаг ч гэсэндээ ер нь ээж нарыг ажил бүр амар их ажил хийж байгаа гэдэг юм хажуудах хүмүүс нь нэлээд зөвшөөрөх хэрэгтэй юм шиг санагдсан. Намайг бол ингээд аюу хэрэлдэг ч гэсэндээ аюу олон ингээд бусад ээж нарыг харахад ч юм уу те адаглаад яг нэг ихэд маги байгаа гэсэн юм их заахгүй юм. Миний ярих хэрэгцээг хангаж өгч чадахгүй. Би ч өөрөө амар яриаг хүн тэнгүүд хамт олноор ингээд дутагдаад байдаг. Гэтэл ингээд нөгөө нэг эрэгтэй хүмүүс чи ярих хэрэгцээ чи амар багц юм. Тэнгүүд ингээд орой ирээл ярьж байгаа нэг ганц хоёр юм байдаг ч юм уу. Эсвэл би ингээд та надтай яг энийг л ярих гэхгүй бол нэг юм айхтар надаас ингээд л хэвээр за ярий идэр гэж бол тийм байхгүй. Тэнгүүд маглаа ярьж чинь манай дүүнер аюул тус ярилцдаг. Тэнгүүд тийм дүүгэн аюул хүмүүс шүү дээ. Тэнгүүд юу хатаглаа нөхрөнч ярьдаг хүмүүс. Тийм нөхрөнч ярьдаг хүмүүс аюул. Бүр нөхөргөө хүмүүс ч үү. Тийм. Тэнгүүд одоо нөгөө нэг гэр бүлийн ахнаа тэр нь дэмжих хэрэгтэй юм шиг санагдахгүй. Чи ажилгүй байна, чи юм байна гэхгүй. Одоо жишээ нь манай хүн бол намайг юусоо гарч ирж гэр зэрлэг байна ч юм уу те хоолыг гоны чигзэж хэлж байгаагүй. Гэхдээ тийм хүмүүс аюул байдаг аахгүй. Тэгээ нөгөө өдөр ч нөгөө хүүхдээ хард ямар юм болдог вэ гэдгийг мэддэггүй ч хүмүүс л ойлгодог хүмүүс аюул байдаг. Тэнгүүд хүмүүс буцаад ингэ ажилдаа орноор санагдаад
гэдэг юм уу те. Би ч гэсэн ажилдаа ормоор санагдаж байгаа. Тэр бол зүгээр ярих хэрэгцээгээ хангамаар болох. үгүй тэр бол энэ амар олон гадаг. Яг тийм аюул олон юмнаас болж байгаа шүү дээ. Гэхдээ би ер нь бол яг юм гэртээ суух нь надад амар хэцүү байгаад биш. Бусад өөр хүчин зүйлүүдээс болж би ажилдаа орох. Одоо жишээлбэл карьерийн төсөл төсөлтөж юм ингээд аюул олон юм харж байгаа учраас ажилдаа орох их яаж байгаа. Харин бусад одоо надаас өөр нөхцөл байдалтай амар олон хүмүүс байгаа шүү дээ. Тэд нарын хувьд ер нь харахаар ингээд ажил нөгөө нэг аюул чухал надад хэрэгтэй гэдгийг ойлгоцсон ч юм уу те. Эсвэл хамт олон хүн байгаад даа ч юм уу. Эсвэл үнэхээр ингээд цаашид яг нэг хүчээж шүү дээ. Яг нэг хэвэндээ ингээд амьдрахад хэцүү байдаг ч юм уу те. Эсвэл нэг гэрийнх нь чи ажиллахгүй. Найзууд нь ч юм уу те. Чист ажиллахгүй ингээд гэртээ гэж жижиг. Ингээд байгаа болохоор ч юм уу те. Гэртээ суух нь аюул хэцүү байдаг юм шиг санагдав. Энэ хүн бүр юун дээр ч биш заяа. Одоо энэ нөгөө декретийн дээр ч биш заяа. Одоо ингээд би чинь яг зүгээр л ажилласаа гараад зүгээр л 3 сар амарч үзье гэд ингээд ажилласаа гарч үзсэн хүн байгаа байхгүй. Тэнгүүд надад бас яг тийм юмнууд ингээд чи одоо хийж ажилд орох чи гэл. Наад ч юм бол хэлэх юм штэ. Энд чинь хувь хүний ер нь бол сонголтол доо. Надад бол тэгж боддог байхгүй. Тэр хүн өөрийгөө болгож байвал нэг амар хамралтай санагдахгүй байгаа. Тэнгүүд яг үнэхээр надтай ингээд хамт байгаа хүн маань нэг их юм ярихгүй байхад надтай хамт байхгүй байгаа хүмүүс тиймэрхүү юм ярихаар надад бас амар сонир байдаг. Ингээл миний хизээ ажилд орох, ямар ажилд орох яг үнэ хүмүүс нэг амар хамаатай биш. Яг нь надад сайн сайхны хүсэл тэгжэл байгаа хэл та. Гэхдээ тэглээгээ яах гэж. Тэгээ би хамгийн олтой байна. Тэгээ энэ маань надад болоод байна. Одоохонд бол болж байна. Би илүү зүйлийг хүсвэл би хаач ингээд аплай даад гарав. Яаж л ингээд өөрийгөө аваа явуучих юм нэг болж байгаа гэдгийг угаасаа ингээд ажилгүй сууж байгаа хүмүүс одоо яг ингээд за наа чи ингээд зөвхөн нэг жил биш юм а гэхэд нэг 5 жил ажиллаа тий 10 жил ажилласан за жоох амармаар байна тий нэг тэгээд ажилласаа гарч байгаа хүмүүс зүгээр шүү ажилгүйчүүдийг өгшүүлэх шүү. Үгүй энэ яг жинзэн миллениал гараад байна. Нөгөө яг ингээд нэг сар ч үж болно шүү дээ. Зүгээр л амрах гэж байгаа. Тийм. Ер нь бол ажлаас тэр чинь бол яг нэг бүүнэ авч гарч байгаа хүмүүс аа. Тийм биш байсан ч ярих юм. Зүгээр шүү. Ажлаас солих завсраар нэг 3 сар амарсан ч яах вэ? Зүгээр шүү дээ. Сайхан үдээс хойш хүртэл уунд тэ бүтэн өдөр 48 цаг унтсан ч яах юм. За окей. Ер нь бол ажилтай байх, ажилгүй байх чинь одоо тухайн хүний сонголт. Тэгээд тэрнээсээ одоо үнэхээр таашаал аваад ажиллахгүй байна уу? Гоё байгаад ажилтай байна уу? Бол одоо тухайн хүний сонголт. Гэхдээ надад нэг юу налхлыг үнэхээр хэцүү зовоод аваад тэр ажилээр нэг амар байгаад байна. Жижиг аюу шаардлага. Бас нэг хаалга хаагтаа дараагийн хаалга нэг жилээ тийм. Одоо би бол яг өнөөдөр хүртэл үндсэн 3 ажилд орж исэн юм аахгүй тийм үү? Бүгд аюу гоёсэн. Гэхдээ ер нь заахгүй энэ газар ер нь бол миний орон зай биш байна. Одоо тхийн чашаа нөгөө нэг би одоо ер нь бол дараагийнхаа зүйл рүү орох хэрэгтэй юм байна. Би одоо ингэж үзэх хэрэгтэй, тэгж үзэх хэрэгтэй гэдэг чинь өөрийгөө нөгөө хязгаарлахгүйгээр би одоо жоохон төвшөөд үзэж юм уу? Эсвэл би энд ингэж ажилласан одоо тэгвэл өөр юм болж байгаа үзэх юм те. Тиймэрхүү байдлаар ажил солих байж шүү. Болох үйл санагдаад байдаг юм. Гэхдээ сүүлийн үед бол нэг газар жоохон доктортай ажиллаад дуусчихвал хэрэгтэй. Бич компанид юугаа өгөөж өгнө. Компани ч надад өгөөж өгнө. Тэр тал дээр бол за sorry. Гэхдээ яг нийлээд би нэр гэсэн үг яг миллениал гэж бодоод байдаг юм аа. Энэ эсвэл нөгөө 90-ад оны сүүлийн үеийн миллениалтай холбоотой магадгүй. Манай үеийнхэн бол яг 2000 оны биш 90-ад оны миллениалууд юм яг төстэй байж магадгүй. Тийм жинзэг үү. Sorry. Одоо бүр өөрөө миллениал гэдэг итгэвчсэн юм чинь муу дуусчих. За уухын ч дуслаа. Харин адаач харах болсон. Харин тийм сар дээр хөрсөн байна. Сар гарч юу? Тэр сар гарнаа золбоо. За тэгээд бид хоёрын яриа жоохон уйдгартай өдөр байвал одоо яах вэ? Нөгөө нэг ийм баггүй бид хоёр ингээд нөгөө нэг камер асаахгүйгээр ярихаар бас л яг юм хөлтэй нэгнийхээ саналыг үгүйсгсэн, дэмжсэн янз бүрийн юмрхүү байдаг. Тэгээд байнга марцганаад идэггүй, байнга бас амар
serious тийм яриад идэггүй тий аль болох нөгөө нэг нэгнийхээ ярих хэрэгцээ хангаж өгч байгаа учраас нэг нэгээ сонсдог хэрвээ санал нийлэхгүй байх юм бол бүр тэр үгүй тэгдэггүй юм гэж хэлж ирж өгөхгүй тий аль болох нэг нэгээ жоохон хүндлэс хийгээд үгүй тэгдэггүй юм гээ өвчтөр тэгдэггүй ер нь тэрийгээ зарим үед нөгөө бид хоёр ярьж байгаа юм жоохон санаад нэг энд нэр тэг 3 дахь чигтээ сонсч ирсэн бол ямар гоё юм тий. Эсвэл яг бид хоёртай үгүй шүү дээ тэгдэг ингэж ярилцахаар тийм өөр хүн байл гоё доо гэдэг ч юм уу тий. Яа. Тэгж боддог учраас подкаст эхлүүлэх гэж бодсон юм. Ер нь гоё яриа өрнүүлэн гэдэг шиг өөрөө бүр амьдрал амар гоё чимэг болно шүү дээ. Нэг айтайхан үнтэй уулзаад цаг суучдаа нэг айтайхан ном уншсан юм шиг болдог гэж байна шүү дээ. Одоо сая бол бид хоёр баг 2-3 ном уншчихсан. Тий, тиймэрхүү байна. Тэгээд хэрвээ таалагдахгүй бол дараагийнх нь зэрэг дараагийнх нь айтайхан юм шиг байна. Тий. Дандаа юм нэг амар serious юм яриад тахгүй шүү дээ. Яг зүгээр эхнийх нь яг одоо бид хоёрт ингэж жоохон тулгаад байгаа. Тийм, тулгарч байгаа зүйл болохоор юм байна. Зүгээр мэт. Өнөө юу эхний яг ажилгүй болоод эхний хинээсээр яг яа за ажилд орё гэж бодсон. 6 сар гэдэг чинь ихний 8 дахь сар дээр байсан юм уу? Оо танаас чинь нэлээ уудсан юм биш үү? Тий яа тэгэхээр би өөр юу шилжиж байгаа би ажилтан байсан тийм шууд ээж болчихж байгаа байхгүй тий тэгмүүд би нөгөө нэг ээжийн ажилтаас тасах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр хугацаад чинь миний бодлоор нэг 6 сар юм болоо. Тэгээд нэг ээж байх их гоё санагдаад. Ер нь гэхдээ надад анхаас аягүй гоё санагдсан л та. Гэхдээ одоо жоо тасаад те тэр хэв маягта тасаад ирэнгүүт окей за одоо тэгвэл би ажилдаа орол бас чадчих юм бол бас надад нөгөө компаниас бас санал ирэнгүүт би тэр үед яг нэг 8 сар болсон юм. Тэгээд аггүй штэ 6 сар болсон байсан. Тэнгүүд би эргээд орол явах л гэдэг тэр бодож эхэлсэн байхгүй юу. Тийм тэгсэн чи их айтайхан санагдсан. Тэгээд орчвол болцохоор юм шиг санагдсан. Гэтэ үгүй дайраж явах байсан. Тэгээд одоо бол боломжийн санагдаж байгаа нэг чухал ажлыг өгч хүлээн ажилд орох санаа байгаа. Тийм. Миний болохоор яг 2 сар. Яг 2 сар болсны дараа яг ингээл би чинь 6 сарын 1-нд яг ажиллаж орсон шүү дээ. Тэгэл яг 8 сарын 1-нд заа. Тийм тэр бол санхүү толботой. Тийм баха нэр. Яг 2 сараас дээ шүү дээ. Хүний мөнгөөр жүрж ирсэн. За боли. Одоо хүний ч мөнгө өрөх мөнгө бодлоо. Тэр гэхдээ надад тийм ах ер нь магадгүй чи ингээд өөрөө нээсэн болж юм те хоёрын юм нээсэн болж юм те шууд ажилдаа орох юм гэдэг бодол төрөхгүйсэн юм тийм тэгмүүд би ч болохоор аим өөр нөхцөл байдалтай гэхдээ одоо юу гэдэг те шууд ингээд төрөөл би ажилдаа орно гэж бодож ирсэн хүмүүс ч юм уу эсвэл ингээд тэгээд угаасаа би 2 жил гэртээ суух нэлмэс 3 жил гэртээ байх нэлмэс суух юм тийм одоо ээжийнхээ ажлыг хийх нь ойлгомжтой гэж бодож байсан хүмүүсийн хувьд бол одоо ингээл одоо ажилд орох гэж бас юм уу шүү дээ. Би болохоор манай нөхөрч намайг ажилдаа би ч гэсэн ажилдаа орё гэж бодож байгаа. Манай өдөр хүмүүс ч гэсэн тийм хүүхд төсөрч аав нэг л нөгөө ээж ажил биш гэж байгаа юм тийм. Үс ингээд гэр бүл бүтэн тийм нөгөө ажил хөдөлж хүүхд яг өсгöd байгаа байхгүй тийм арчид байгаа учраас одоо бусдын ч гэсэн заадаг ажилдаа орох гэж байгаа учраас л би ажилдаа орох талаар бодож байгаа байхгүй. Тэрнээс биш үнэхээр тийм биш нөхцөл байдалтай хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тийм хар хүмүүч юм. Эсвэл одоо хүүхд нь арай жоохон байгаа ч юм уу тийм. Эсвэл ээж өөрөө тэрний амар хаппи байна. Тийм шүү дээ. Баян хүүхдтэйгээ байх мэтлэг гоё байдаг ч юм уу. Би болохоор ингээл ирж очоод одоо нэг аюу олон юм зэрэг хийгээд байгаа учраас одоо юу ажилдаа орсож бүрж чадах юм да гэсэн үг хийгээд байгаа юм. Зүгээр л хоёулынх нь хувьд ажилгүй амьдрал хэдийгээр дуусмаар санагдсан байл гэж. Тийм. Гэхдээ ер нь одоо ингэнгүүт ялангуяа одоо би ингэдэг аахгүй юу? Facebook ч юм уу. Би Facebook-д постчихсан шүү. Instagram-аа нөгөө баяруу гэрлээ. Би бол усгаад бол 2 жил баг болох чи одоо 2 хоног жил амьдралыг сайхан байгаа. Тэгмэд би Facebook биш Instagram дээрээс нөгөө нэг юу янгууд одоо ажилдаа орсон ч юм уу инфлюенсер хийдэг гэж өгдөг ч юм уу тийм нарыг ингээ харахад
яг үнийг хэлэхэд жоо ингээд ядаргаад гэлзээд байдаг юм ажилдаа орох хэрэгтэй ч юм шиг ингээд гэлцэн чаш гатгагдаад пок чи ажиллаар чи мөнгө олооч гэдэг юм шиг гэж мэдрэгддэг аахгүй. Тэнгүүд за би ингээд ажилдаа оръё гингүүд одоо намайг дэмжиж байгаа хүмүүс байгаа гэтэл ингээд өөр бас тэр юмнуудыг регламентуудыг үзэж байгаа хүмүүс нөө хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд одоо ажиллаж байгаа хүмүүсийг харж удаа би ажилдаа орно гэсэн чинь айлаа ингээд боломжгүй шүү дээ. Чи одоо мөнгө таарч байгаа. Чи одоо тиймэрхүү нөхцөл байдалтай хүмүүс зөндөө байгаа. Тэгвэл тэрийг юусоо одоо би болохоор намайг ингэж хэллээгээд мэдгүй одоо хэдийн ээж үзэх мэдгүй л дээ. Гэхдээ ер нь тэрнээс ингээд би юм байгаад энэ гэж битгий бодосоо л гэж. Тийм шүү. Тэрийг ер нь хэлсэн юм шиг тухайн хүний нөхцөл байдал. Тэгтээ бас нөгөө яг тэр контентыг зүгээр нэг ээж үзээд бас тэгж мэдрэхгүй байгаа ээж үзэж бас байгаа. Тийм. Гэхдээ би мэдэрч ивэл миний хөө зүгээр шүү. Ахаа би бас яг тийж мэдэрдэг гадаг нөгөө 30 хоногт 3 сая юм аа. Яг үнэхээр би нөгөө нэг өөрөө ингээд зах төрөөд тэгээд ингээд хүүхдээ ингээд төрөх гэдэг чинь өөрөө амар юм шиг ажил хийж хахад дээрэс нь би мөнгө олох шаардлагатай гэхээр аюу хэцүү болно шүү дээ. Яг тухайн гэр бүлийн яг шаардлагатай биш зүгээр ингээд би нэг мөнгө олмоор ч юм болов уу гэж одоо тэр хүн тэлээ хэлүүлсэн байж болно л да. Гэхдээ тэр нь надад тусахтаа тийм байхгүй. Энэ хүн ингээд мөнгө олоод тэнгүүд зүгээр надтай адилхан мэдэрч байгаа хүн байвал л гэж байгаа байвал л гэж байна. Тэрнээс биш тэрийг буруутгаагүй байхгүй юу тийм. Тэр нь жоохон засгүй л яг ингээд тэр муу 3 саяыг олсон тэр мандагаас шүү аим баясгалсан шүү. Өөрөө хүчээр мөнгө олж ингэж чичнээс яах вэ шүү. Тэгмүүд би тэгэж чадахгүй байгаадаа би өөрөө готарсан учраас өөр тийм хүмүүс байх уу гэж. Яа. Тэрнээс мөнгө оллоо гэдэг нь байхгүй шүү дээ. Мөнгөтэй ах сайхан гоё шүү. Мөнгөтэй байх бол гоё шүү гэж хаваар. Тэсээ мөнгө өрөх бүрийн гоё шүү. За окей. Өөр таймдөө тэгэл ажилтаа яваа. Яа одоо маргааш үлээ ажилтаа. Тэгээ нэгдүгээр өдөр одоо нэгдүгээр өдөртөө багтаагаад оруулчихъя гэдэг нэг тийм зорилго бол байна. Гэтэ оруулах чадахгүй байх зорилго бас байж магадгүй. Хизээч оруулсан яах дээ. Яа тэгж хийж болдгүй шүү. Одоо энэ нөгөө би яг ингэж наана хэлж байгаа амар шахсан. Өө ирээч. Одоо ч цаг хугацаа инглиш дэглээ. Ажил амьдрал хэцүүдлээ эрүүлэр хурдлын юм басан. Гэтэ нөгөө юу одоо ингээд хизээч оруулсан яхав дээ гэж бас хэлж болохгүй юм шиг лээ. Би бол яг өмнө хэлгээд одоо ингээд жилийн өмнөх влог маань ороогүй л явж байгаа байхгүй яг өмнө хэлээд. Одоо бүр үнэхээр тэр хугацааг яаж нөхнө гэж бодоод би сүүлүүгээ эдит хийхээс бүр юу асан ч бүгдийг нэг кадлж нийлүүлж тавьлаа гэх юм. Тийм байлээ. Тэгтээ яг энэний ард нэг ганц хоёр шуурм маа. Баян байхаар нүү өдр гэж үгээ. Яа. Тэр тамны литр нэг гоё байвал бас гоё шүү дээ. Аль гэдэг нэр нэг гоё юм концепттэй тамны хэлгээд яг season. За чи тамны хэлийн зургийг нэг очих. Би ихтэй амар царамат хэлээ. Нөгөө юу амар халаад одоо нөгөө юу тэгэл ингээ өөдөөс харч юм уу. Нөгөө юу гэлээ хин гэдэг үлээ. Дулаан орчинд ингээд амар их яриад хахаар ингээд яалч ингээ бутраа арх үз явж байгаа. Ууг нөгөө ганц колоны авчлаа. За тэгээд Epsis Coca-Cola хамтарч ажиллахыг хүсвэл. Cosmo X-тэй хамтарч ажиллаад байгаа. Cosmo X-ийн Facebook, Instagram доор гарч байгаа. Instagram руу чат ч юм бол би хариуч болно. Тэрглээ. Тийм шүү дээ. Тийм үү? Yes. Баярлалаа. Зөвхөн баяр. Яах вэ? Тэгэл юу энэ гэхдээ яг юу яаж байгаа коллег ивенттэй гэвэл нэрнээс амар зохицохоор бас ийм хоёр саналтай. Одоо өөр улаан юу гэдэг үлээ зэнэр бүгд холбоод тэгээд бид хоёр яг ингээд юу яа ивент тгүүлээ гэвэл миллениумсаар ивент тгүүлээ хийх сонирхолтой байгаа шүү. Нэр тийштэй. Би нэг юм ярих цаад яг мартчих. Одоо яг нөгөө Epsis Coca-Cola ивент гэх хүсвэл нөгөө нэг HR-ын юу болж байгаа юм л шүү дээ. HR-ийн централ телевизтэй хамтраад нэг тийм үгүй централ телевизээс ч юм уу мэдгүй нэг тийм ажил олгогч дээр одоо нэг ажилтан юу яагаад одоо сонгон шалгаруулж авах үйл явцыг нь тийм телевизийн контент болгож байгаа юм шиг байлээ. Тэгээ тэрэн дээр юу ааж авлаа колог бас нэг 2 3 альбом шал дээр байх шиг байсан. Тийм тэрэн дээр хэрвээ чи хурдан юугаа тавих юм бол
эдитээ хийгээд оруулах юм бол эдит дээр оруулах юм бол магадгүй те ажлаа солих байгаа ч юм уу эсвэл шинээр ажилд орж байгаа ч юм уу тийм хүмүүс байх юм бол тэр нэвтрүүлэгт бас аплай хийгээд үзвэл бас боломж байх гэж бодсон. Манай кологийн хамт бол маш гоё хамт олон байдаг. Нэр нь аль ямар сонирхолтой тийм ээ тийм гоё ичэрийн юм гоё. Би ч нэг ичэрийн биш газар байгаа. Тийм тэгэхээр жоо ойрхон байгаа. Тийм кол MSS Coca-Cola гэсэн өөр үйлчлэл ямар ч аюул олон компаниуд илээ. Тэгээд би яг өчтөр үлээд байна. Тэгвэл манайх байгаа байгаа юу? Мэдгүй байна. Ямар ч кологийн хол лээ. За тийм юм байгаа мэл шүү нөө ажилтаа холбоотой юм. Эсвэл ч нөө өөрийнхөө мөнгө бүрхийг хүсэж байгаа. Кологийн гоё хамт олон дээр орлохыг хүсэж байгаа тийм юм байгаа мэл өөрөөсөө соридтэй бас телевизээр хараад олны тавилт болмоор байвал шүү. Тэгээд одоо ингээд манай оюутан найзууд байгаа даа. Тэгээд үзүүлээ. Тэгээд за окей. За тэгээд өнөөдрийн маань юм аюу serious дугаартай. Тэгээд бас first watchтэй ерөөсөө тийм. Ингээд бүх зүйлийн анхных байна гэдэг чинь гоё тийм. Анхныхан аюу тийм гоё байсан баха. Үгүйж байна. Яг өөртөө дараа нь тэгэл сонсоол яалаа. Гэтэ ер нь хүмүүс сонсохгүй ч яах вэ? Тэгэл дараа 5 жилийн дараа энэ дөө юу хуцаад байгаа би өөрөө сонсол бас гоё шүү дээ. Тийм шүү. Oh my god энэ дэ юу нүү өөрөөсөө хийж л. Тийм яа гоё шүү дээ. Манай гişin нас нэмжээ. Харин тийм ээ би шүү дээ. Гэтэ яалчгүй юу юм бэлээ? Би ч нас нэмсэн юм бэлээ. Яалчгүй ингээд бид нар чинь нэрнээсээ 20-ийн дунд үед нь яваад байгаа юм билээ шүү дээ. Би ч одоо баг хойшлох гэдэг шүү. Тийм, тэнгууд яг ингээд дунд үед нь ирэхээр яалчгүй яг өөрийгөө жоохон том болоод шүү гэдэг мэдрэмж бол одоо бүр амар төрж байгаа. Тийм. Тэгэхээр тэгтээ манай 21 хүн яг битүүрийн яриаг болох. Тийм. Яг дөнгөж ажиллаар гараа тийм. Тийм. Яг дөнгөж ажиллаар гарч байгаа эсвэл яг 30 өдөрт байгаа хүмүүс яг битүүрийн яриаг болох. Тэгээд тэрнээс дэшээ бол нойроо юу гоцаад байгаа. Тэрнээс доош болохоор ингэт юм уу? Эсвэл бүр өөрөөсөө ойлгохгүй тийм. Гэтэ яг юу юм шүү те 20-30 хүртэл ч угаасаа нэг шин те бүгд угаасаа балчаар үе дээр авчирдаг. Тэгвэл ингээд яг 30-аас дээш болгоод яг ингээд том хүн шиг том хүнийх нь ихний жил тэгж мэдээ билээ шүү дээ. За тийм ээ. За тийм өнөөдрийн зэрэг. Энэ дугаар маань тийм яаж дуусахаа мэдгүй байгаа байхгүй юу гол нь тийм. Яагаад мэдгүй юм. Одоо тэнгууд ингээд за энэ дууслаа гингүүд пак харгуулаа шүү. За тийм бүгдээрээ ямар тэнийг юм бэ гэж бодох юм бол доор комент хийчихэж байна. Өө тийштэй гэвэл бас комент хийчихэж байна. Надтай хамт ажиллаж байсан хүмүүс бас комент хийчихэж байна. Малаатай хамт ажиллаж байсан хүмүүсээс комент хийчихэж байна. Манай юуны минго тимийнхэн хай бай. Гэтэ юу тусдаа Instagram үсгэх юм. Үгүй өөртөө Instagram юу дахиж юу яах гэж хэцүү юм шүү. Дөнгөж 1400 1 300 За тэгээд тийм тэгээд таслаад нэг аюу ухаантай аймаг тавьчихдаг штеп. Замаадлаа. Нөгөө доор нь амар хамаг ирсэн юунууд нь тэг галиг мэлгэн тэг амар том гарч байгаа. Гэтэ ер нь аль нэг тийм рил оруулсан л тий. За тэрийг өөрөө оруулах. Одоо ингэж би ажилгүй гэвтчих. Үгүй амар ажилтаа ёо. За нөр цалингуунаас аюух ажилтаа за. Окей. За тэгэхээр бүгдээ баяртай. Дараагийн дугаар хүртэл төр баяртай. За